Өсвөрийн шилдэг теннисчдын холимог тулаан 2 насны ангиллаар зохион байгуулагдлаа. Тодорхойлбол 8-аас 10 нас, 11-ээс 15 насны ангиллалд шилдэг 16 теннисчин өрсөлдсөн юм а. Олон улсын дүрмийн дагуу өсвөрийн теннисчид тойрогоор тоглож хамгийн өндөр оноо авсан тамирчин цомын эзэн боллоо. Зарим тамирчдын хоорондын тоглолт 2 цаг 30 минутын хугацаанд үргэлжилж байсан нь өсвөрийн тамирчдын дэвсгэр төвчээр ур чадвар ахисны илрэл гэж дасгалжуулагчид онцолж байлаа. 11-аас 15 насны 8 хүүхэд 10-аас доош насны 8 хүүхэд оролцсон. Эмэгтэй эрэгтэй холимогоор тэгээд одоо насныхаа ангилд дандаа улсын аварга болсон, хотын аварга болсон хүүхэд оролцсон. Тийм тэнцээ болсон. Ерөнхийдөө энэ тамирчдын ур чадвар нь нэлээд дээшилсэн байна. Да ялангуяа бага насны хүүхдүүдийн ур чадвар бол одоо 10-аас доош насны хүүхдүүдийн ур чадвар бол эрс дээшилсэн одоо энэ тэмцээн дээр мэдэгдэж байна. Ерөнхийдөө энэ бага насны хүүхдүүд бол одоо бараг дэлхийн теннисчид одоо том теннисчид 2 цаг гарan тоглодог бол эдгээр бас алдахгүй одоо нэлээд удаа харилцаж 2 цаг гарan 2 цаг 30 минут өнтер одоо тоглолтыг үргэлжилж байна. Талбай теннисний спортоор монголчууд амжилт гаргах боломжтойг өсвөрийн теннисчид баталсаар байна. 2014 оноос хойш манай улсын өсвөрийн теннисчид Хятад Оросын холбооны улсад зохион байгуулагдсан тэмцээнд оролцож медальт байранд тогтмол шалгарчээ. За намайг ундрах гэдэг би дарахны улсын аваргаар алт авсан. Тэгээд энэ тэмцээнд оролцож байхдаа маш их баяртай байна. Тэгээд одоо өрсөлдөж байгаа тамирчнуудаас гэвэл Марта, Сонон Пунцэг гэд зөндөө олон сайн тамирчид өрсөлдөж байна. Тэрийг би бас одоо удаа дараалан ялж одоо аварга хамгаалж байна. Намайг Сүгэн гэдэг. Би одоо 12 настай теннисний спортоор 4 дахь жилдээ хичээлж байгаа. Тэгээд энэ тэмцээнд оролцож байгаа хүмүүс нь ширүүн хэцүү үлээ. Тэгээд хамгийн сүүлд улсын тэмцээнээр хосоор алт аваад ганцаарчлсан хүрэл авсан. Намайг Марлаа гэдэг. Би 11 настай. Би энэ жил улсын аварга. Хэдэн жил теннисний спортоор хичээлж байна? Одоо 4 дахь жил. Тэмцээнд оролцож байгаа өрсөлдөгчид ямар байна? Өрсөлдөгч хэрүүн билээ. Өсвөрийн шилдэг теннисчдын холимог тулаан 2016 тэмцээн энэ жил анх удаага зохион байгуулагдсан. Тэмцээнийг Max Group ивент тэгсэн юм а.